Би шинэ бичлэгтэй давтан орол. Guess what? Бараг нэг хэл ассан юм шиг байна. Биш нэг хэл биш, 2 хэл. Өснийхөө яваадах. Нэг амар болохгүй тул жоохон сул хийсэн. Тэгсэн чинь жоохон амар болцсон юм шиг байна. Гоё аастай. Нэр юу болсон гэж. Би уцаа ингэж хагалсан. Одоо ингээ фликер хийгээд байгаа. Тэгээ би жилийн өмнө л энэ уцыг авсан юм хардаа. Чиний уцаа барихтаа доор хэж нэг 3 жил мэл барьдаг болохоор муухай маа. Энэ амралтын өдрүүдээр очиод бэлгэцэн засуулж болох нь хэд болох нь гэж асууж үзнэ. Тэгээд бүр болохгүй болоо та. Одоо өөртөө шинэ уцаахгүй. Энэ бичлэгээрээ би энэ амралтын өдрүүдээр өөрийнхөө дуртай юмнуудыг хийн. Одоо манай найзууд намайг ирж авч байгаа. Тэгээд би бэлтгэс бэлэн болоод тэгээд би тэд гоё ууланд гарна. Just yesterday. From my mom. Бид хоёр сая сураа орж солонгос ол идсэн. Тэгээд яг жилийн өмнө 10 сарын 10-нд бэр гуйсны маргааш нь били амар шартаад тэгээд яг сураа орж исэн. Нэгээс миний хөргөн болоод ямар вэ? Гайхалтай. Миний бэр болоод ямар вэ? Гоё. Өнөөдөр бараг 7 км ууланд гарсан байлээ. Нилийн ядраад өдөр зүгээр амар гоё унтсан. Morning. Сая сүүлийн 2-3 хоног ерөөсөө сайн усууж чадсангүй. Хоол боловсруулалт маань айгу удаан шраад байгаа юм шиг санагдаад. Эслэг гэхдээ тийм смуди хийж ууя гэж бодож байна. Майлангийн уур. Бөөцөө хөлдөөсөн гүзэлцгэн. Нэх гоё. Креми болсон байна. Гоё тэгээд майлангийн өр нөгөө бутлагдаад тийм гоё зажлууртай болчих. Өсөөгээд найз pedometer гэдэг юм аппликейшн зааж өгсөн. Хөрхөн чаленжуудтай. Хотын төвөөс гэрээсээ хотын төв рүү ойр зүгээр ингээд илүү алхмаар санагдаад тэгээд би зүгээр л гоё чившээ зүгээр л алхаад байгаа. Тэгээд ийш тийшээ ингээд зорж очихоор алхахад арай амар. Тэгтээ бас гэрийнхээ ойр хавцаа ингээд гоё алхаад явхаар ингээд өмнө олж харж байгаагүй хөрхөн газар мазраа олж хардаг болохоор бас аль аль нь л таалагдж байгаа. Хүүтэртэл ингээд чадхаараа гадаа алхнаа гэдээс яг өндөө жоохон хүүтэрсэн чинь алхахад зүгээр л байгаа. Зүгээр сайн дулаараа л биш сайн дулаалал гарахад зүгээр л байгаа. Өглөө маань буцаад ийм гоё тайван болсон болохоор айгу гоё байгаа. Өглөөний цагаа ингээд яарлгүй уугаад тий гоё сэндвич хийчихин. Түнэ тэгээд улаан чинжүү тэгээд крем чиз солилцсон. Энэний талаар нэг юм болж болох. Country Man гэдэг нэртэй cookie байгаа. Японд амьдардаг байхдаа өдөр болгон 16 ширхтэг иддэг байсан газар.
Энийг харуулж байнгын иддэг байсан. Айгуу дуртай өглөөний цай манай аваа. За одоо ингээд амьдралын их гадаад болоод яваа гэдэг юм байна. Хөвчөөрөө зүгээс. Вау. За бичлэгээ дуусгахаас өмнө ер нь энэ бичлэгээр юуг илүү одоо мэдрээсээ юуг илүү гоё бас оруулахыг хүссэн бэ гэхээр одоогийн байдлаар бол би илүү гоё удаан тайван өдрүүдийг ингээ өнгөрүүлэхийг хичээж байгаа. Дасгал хөдөлгөөн илүү хийхийг хүчээж байгаа. Тэгэл илүү гоё гэрийн хоол хийгээд илүү жижиг сажиг юмдыг талархаал тэгж амьдрахыг хичээж байна. Өнөөдөр цас орсон амар гоё. Тэгээд уг нь бол Halloween-ий муудэндээ байж байгаа мөртлөө гинт ингээд цас орсон чинь гоё шинжил хурдан болоосаа гэж бодож байна. Таад ер нь Улаанбаатарт ч юм уу эсвэл өөрийнхөө амьдардаг хотод юу хийх хамгийн дуртай вэ? Амралтын өдрүүдэд ер нь яаж өнгөрүүлдэг вэ? Гоё хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.